Ахмадын баярын өдрийг өгтөн Өмнөговь аймгийн Хамбогд сумын ахмадууд өнгөрсөн Бямбарагт шинэ ахмадын өргөний нээлттэй хийлээ. Улсдаа тэмцээний тоогоороо тэргүүлдэг энэ сум аймагтаа анхны ахмадын хороогоо байгуулсан нь юм а. Анх 13 жилийн өмнө Хамбогдын настангууд нийлэн ахмадын хороо байгуулж байжээ. Аймагтаа ахмадад мөн анхдагчдад орох энэ сумын ахмадын хорооныхон өнгөрсөн амралтын өдрүүдэд шинэ илүү том канал загвараар барьсан ахмадын өргөөгөө хүлээн авч нэжгэр баярлцгаасан юм а. Аймагаас 35 сумаас 13 сая төгрөг гаргаж ахмадуудаа энэ том өргөөг бариулж өгсөн байна. Оюу толгоогоос энэ чирэгжүүлэлтэд дасгалын тийм дагаж төхөөрөмж өгч байгаа. Одоо энэ хөлөөл гэж өгөх гэж байна. Одоо бята таринд бол янзын баяртай байгаа. Бята ч мөн өглөө бас бурхандаа мөргөхөөс өксүүлээд цай цуугаан санахаас төлөө мата хагас өксүүлээд бишгүй хөдөлгөөн хийдэг л дээ. Тэгсэж гисэн тэр хөдөлгөөн ч одоо бид нартаас өнөө гэртээ уйдаад хүүхэд хараад ингээд гэрээс гардаг улсуудад ч хачи их сэтгэлийн дэм өгч тэр нь ч одоо хөдөлгөөн дутагдж байгаа зарим улсуудад хачи хэрэг болж байгаа. Энүүд бол мал ахмадад хачин баяртай сэтгэл өндөртэй байгаа шүү дээ. Алтан үеэ дурсан ярих амьдрч оршихуйн далаа их ухаанаа хуваалцах сайхан өргөөтэй боллоо гэж Хамбогдын ахмадууд бэлэгшээж байлаа. Тэдний баяр дээр баяр нэмж олон бэлэгсэлт ирүүлсний дотор оюутлогоо компани хамтлан эрүүл мэндийн тоног төхөөрөмж, даралтын аппарат, биеийн тамирын тоног төхөөрөмжийг гартууллаа. Оюутлогоочид мөн ахмадуудын төслийн талбайтай танилцуулж мөн Хамбогд дахь байранда хүлээн авч уулзлаа. Хамбогдын ахмадын хороо үйл ажиллагаагаар улсад дээгүүр жагсдаг. Хорооноос санаачлан ахмадуудынхаа хийсэн бүтээснээр үдгсэн судалгаа гаргадаг байна. Цагаан сар март цэргийн баяр наадам шинэ жилгээд баяр бүрийг алгацахгүй тэмдэглэдэг ахмадуудад сум орон нутагт нь болж байгаа их бүтээн байгуулалт сэтгэл хангалуун явдгаа ярьлаа.